За та бүхэндээ өглөөний мэндийг хүргье. За ойрдоо завгүй байгаа учраас өнөөдөр нэлээд эрт ажиллаа амжуулах гээд ингээд өнөөдрийн дугаарыг оруулаад хоолоо уншаа сууж байна. За эрт байгаа учраас уушлаараа миний хоолоо жоох нэг сөөг баг зэрэг бүдүүн сонсогдоод байж магадгүй. За энэ удаагийн дугаар маань их онцлогтой дугаар байна. Юу вэ гэхээр энэ эмэгтэй байна маш тийм удаан тайван ярьдаг. За хүн болгоны ер нь ярианы одоо тийм онцлог гэж бий. За тэгээ маш тийм энгийн одоо үг хэрэглэж ярьдаг эмэгтэй байсан. За ямар ч байсан би бол одоо тухайн үг өгүүлбэрийн утгыг алдагдуулахгүйгээр за ойлгомжтой байдлаар монгол хэл рүү одоо хөрвүүлэхийг хичээлээ. За мэргэжил нэгт нөхдүүд маань бол намайг үгүйсээ ойлгох бах. За зарим хүмүүс бол комент хэсгээр за чи шал худлаа орчууллаа. За дундуур нэг үлгэр зохиолоо гэж ярьж исэн. За ер нь бол орчуулагч хүний ёс зүй гэдэг зүйл байдаг. Юу вэ гэхээр тухайн зүйлийг тийм ээ яг үнэн бодит байдлаар нь худал хуурмаг дунд нь хавчуулахгүйгээр за зохиол бичггүйгээр за ер нь одоо тэр өөрийнхөө хэл рүү тэр хөрвүүлж байгаа хэл рүүгээ бол одоо орчуулж ярина гэсэн тийм ёс зүй байдаг юм аа. За би энэ ёс зүйг бол одоо чадах чинээгээр дааж мөрдөх хичээдэг. За би өөрөө хувь хүнийхэн зан чанартай ч гэсэн ер нь бол нэлээд тийм шулуун шудраг хүн шүү дээ. Тэгэхээр надад бол нэг худлаа шалчигнаа дундуур нэг те би урд эффект тийм хуурамч юм их дургу дундуур нэг өөрийнхөө нэг үлгэрийг зохиогоод үйл явдлыг өөрчлөөд байгаа юм бол байхгүй. Тухайн контентийг бол яг байгаа чигээр нь бол та бүхэнд орчуулж хүргэдэг байгаа шүү. За яг хуу дундуур нэм үү төгсгөл хэсэгт бол би контентэнд бол үзэл бодлоо хэлж исэн удаа бол би тэрнээс бол одоо тухайн тэр контентын үйл явдал утга санааг бол алдагдуулж өөрөө зохиолж бичээдсэн юм бол байхгүй гэж хэлмээр байна. За ингээд нэг манай Монголын нэг сайхан зүүр үг байдаг. Ир хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ хүүхдүүд минь ээ гэсэн үг байдаг. За мэдээ залуу сайхан явхад ч олон ир хүн амьдралд чинь тааралгүй яах вэ? За гэхдээ ир хүн бол чамааг тийм ээ одоо чамтай амьдрын, чамд хайртай, насан турштай байна. Хоёулаа хүүхдтэй болъё. Одоо энэ үгэнд итгэхэд одоо тун хэцүү болцсон байна. Охтууд минь тийм учраас одоо сайхан бал бурамшиг үг хэлж байгаа ирчүүд болгонд одоо итгэх хэрэггүй. За зарим нэгэн ир хүн бол одоо чамааг эхнэрээ олгож аавна гэд үр хүүхдийн төрүүлээд ингээ явж идэл чиний амьдралын тал өнгөрцөн байдаг. За ингээ замын дундаас бол чамаас урваад чамааг бол өстой тийм ээ үнсэн тайсан шалт шиг ингээ хөсөр хаяад явдаг ийм ирчүүд бол байдаг юм шүү. Тийм учраас бол одоо тэр ир хүний тэр гой сайхан үгэнд хуурдах хэрэггүй. За тэгээд хурдаа итгэж одоо тэр үр хүүхдийн одоо яаравчлан гаргахад тийм ээ жирэмслэхэд бол яарах хэрэггүй. Наа нэг ир хүнээ хин хэлсэн байсан шүү дээ. Би нэг интернетээр сонсч ирсэн юм аа. Хэвээ ир хүнийг хэвээ чи ясын цайдл нь шалгах хэвээр байхгүй юу чи. За юу тэгж ижил чи хэвээ ир нөхрөө олгож аваарай. Олон шалгуурыг чи давуулах хэвээр. Эхний шалгуур дээр нь унвал тэгэл бараг зүгээр хай гэж хэлжсэн. Тэгэхээр мэдээж иргсэн нөхөрсөн болгон ч л одоо чиний хань ижил болохгүй шүү дээ. За тийм учраас тийм фейк хуурамч тийм ээ панаалтай ир хүний тэр гой сайхан үгэнд итгэрэггүй панаалтай ир хүнээс болгоомжилж яваарай гэсэн үднээс өнөөдрийн дугаарыг оруулж байна. За сэтгүүлч ярьж байна. Энэхүү хөөрхөн эмэгтэй нөхөртөө итгэж хүүхдтэйгээ хамт Орос руу аз жаргалтай амьдралыг хайж явсан юм. Гэвч энэ мөрөөдөл нь хизээч биелээгүй юм. Тэрээр Орос руу явснаар амар амгалангаа алдаад зогсохгүй харамсалтайгаар үрээсээ хагцсан юм. Түүнийг харийн нутагт эмчлүүлнэ гэж нөхөр нь хэлж амласан ч гэлээ Оросд аваачиж нэг ч эмнэлэгт үзүүлээгүй эм танч өгөөгүй. Одоо түүнд өөрийн гэсэн юу ч үлдээгүй учраас тэр энд нэгэн түүхээ хуваалцахаар иржээ. Тэр итгэл найдвараа одоо ч алдаагүй. Ингээд хөөрхөн эмэгтэй амьдралын түүхийг сонсцгоё. За намайг Jerob Fate гэдэг би Каулад амьдардаг. Охиныхоо аавтай 2023 онд танилцж байсан. Тухайн үед би нэгэн зочид буудалд ажилладаг байсан. За тэгээд нэг өдөр одоо буудлаасаа өөрийн эд зүйлээ авахар явж исэн. Тэгээ тэнд одоо буудалд охиныхоо аавтай танилцсан юм аа. Ингээд бид хоёр 7 хоног хоорондоо ингээд мессежлсэн гэж байна. За тэгээ удалгүй бид хосын харилцаатай болсон. 3 сарын дараа би жирэмсэн болсон. Жирэмсэн болсонтой холбоотойгоор ер нь хүндрэлт гарч магадгүй учраас тэр намайг ажилласаа гаргаж хэлсэн. Би одоо түүний үгэнд ороод ингээд ажилласаа гарсан байна. Тэгээд найз залуу маань намайг тийм ээ Аргентинд очиж хоёулаа амьдрья. Тэндээ хүүхдээ төрүүлүүлэр нь ямар вэ гэж асуусан. За надад ер нь бол одоо ямар нэгэн бодол байгаагүй учраас төлөвлөгөө байгаагүй учраас би ер нь зөвшөөрсөн гэж. Тэгээд би гадагшаа явах шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж эхэлсэн.
Гэвч миний гадаад пассворд болгон бусад бичиг баримт бүрдүүлэлтүүд маань саатсан. За бичиг баримтаа хурдан бүрдүүлэх боломжгүй байсан. За ер нь цаанаас нь удаашраад байсан юм байна. За бид цагтаа багтаж ингээ бичиг баримтаа бүрдүүлж одоо тэр визний асуудалд орж чадаагүй учраас ерөөсөө тэгээд энэ эмэгтэй маань явж чадаагүй. За ингээд одоо охины маань аав гэж юм л да найз залууга хэлээд. За визийнхаа хугацаанд дуусах гэж байсан учраас одоо Кен улсаас Испани руу явнаа гэд хэлсэн гэж байгаа. За тэр мөн өөрийгөө одоо тэр Кен улсаас явах үедээ ингэж хэлсэн байгаа юм л да энэ эмэгтэйд. За би ер нь бол одоо болоход бэлэн биш байна. За тэгээд чи ер нь баг аборт хийлгэчихгүй да гэж хэлээд явсан байна. За ингээ найз залуунч одоо энэ эмэгтэйг мэн жирэмсэн болгочоод ингээд гадагшаа яваад өгсөн. За тэгээд энэ охин ч одоо ингээд жирэмсэн болоо хоцорчлоо шүү дээ. За өөрөө хэлж гин. За би жирэмсэн болсноор ерөөсөө ээжтэй шууд хэлсэн. За ээж маань тухайн үед ер нь Андрегийн тухай за найз залууг нь Андре гэдэг юм байна. Юу ч мэддэггүй байсан. За тэгээ ээж маань одоо миний охин анхны жирэмсэлт ингээд эрсдэлтэй учраас чи аборт хийх хэрэггүй. Тэгээд ер нь ээж нь одоо бүх хариуцлагыг хүлээе. Миний хүү одоо хэцүү байгавал гэртээ ингээд буцаад хүрээдрээ гэж хэлсэн байна ээж. За ингээд нөгөө Андре нь одоо энэ охиныг орхиод ингээд Испани руу явцсан. За энэ охин ч одоо жирэмсэн учраас ингээд төрхөмлөгөө буцсан юм байна. Ээжийнхэн гэрлүү төрсөн гэрлүүгөө явсан юм байна. За тэгээ тэр надад хэлэхдээ ингэж чинь тухайн үед ээж бол одоо надад зориулаад нэг юм өрөө барьсан л гэдэг байна л да. За энэ эмэгтэй маань ер нь одоо манай монголоор бол одоо гэр хороолол маягийн тийм газар ээжийнх нь байсан юм шиг байна. Тэгэхээр нэг юм энэ хоёрт одоо жирэмсэн охиндоо зориулаад нэг хөөхөн тийм тусад нь байршинтайгаа залгаал юм барьж өгсөн юм шиг байна. За учир нь бол одоо гэрт нь маш олон хүн одоо ээжтэй хамт амьдардаг байсан гэдэг чинь. За тэгээд одоо тэр олон хүн донд одоо жирэмсэн эмэгтэй дээрээс нь утахгүй хүүхэд төрнө. За нялх хүүхэд одоо ийм олон хүнтэй газар байж болохгүй учраас ээж нь бол одоо тухайн орчин бүрдүүлээд ингээ өрөө гаргаад барьж өгсөн гэж. За тэгээ би жирэмсэн байх хугацаанд ингээд тусдаа өрөөндөө ганцаараа ингээд байж байгаад 2024 оны 4 сард төрсөн байна. За охин төрсөн юм байна. За охин нь төрөөд 3 сар болсны дараа Андре над руу залгаж за охинтойгоо одоо уулзмаар байна. Охиныгоо хармаар байна гэж холбоо ирсэн. За охин маань ер нь бол одоо аавыгаа яг л тийм өвдсөн юм шиг тийм ээ дуурайсан хүүхэд байсан учраас одоо Андре охиноо харчаад тэгээд одоо охинтойгоо ирж уулзмаар байна гэж хэлсэн гэж. За энэ эмэгтэй энэ үгэнд их гоё юмыг хэлээд байна л да. Одоо охин маань аавгаа өвдсөн учраас охин нь аав нь охиноо харчаад ирж уулзна гэдэг чинь энэ Андре гэдэг залуу энэ эмэгтэйд энэ баг надаас жирэмсэлсэн болоо гэж эргэлдсэн байх шүү дээ тийм ээ. За охин маань төрөх үед эцэг нь байгаагүй учраас тийм ээ төрсний гэрчилгээ бол одоо авч чадаагүйсэн. Одоо нөгөө эцгээрээ овглоогүй байсан юм байна. За ингээд Андре одоо энэ Кен улс руу буцаж ирснээрээ охины төрсний гэрчилгээ аваад Андре буюу одоо ааваараа овглох болсон юм байна. За ингээд энэ Андре гэдэг залуу бол энэ Кен улсад одоо энэ охин дээр эрэхтэй тийм ээ. За ээжийнхэн гэрт бол хамт амьдэрсэн гэж хэлж байна. За ингээд би Андре одоо ингээд манад нэг 14 хоноод ингээд буцах бахтаа гэж бодсон ч гэсэн тэр ерөөсөө явахгүй байгаад байсан. За тэгээ охины маань эцэг байсан учраас би түүнийг бол одоо яв гэж хэлж зүрхлээгүй. Ингээд одоо байсаар агаад одоо би тэд 6 сар хамт амьдэрсэн гэж. За сэтгүүлч асууж байна. Түүнийг буцаж ирэх үед та Андрег дагаад Орос руу явна гэж ирэн бодож байсан уу? Учир нь одоо хүүхэд эцэг их хоёулантай л одоо амьдарч өсөх хэрэгтэй шүү дээ гэд хэлж байна. За тэр ингэж ирж байна. Бид явхаас өмнө миний жин бол одоо маш ихээр одоо буурсан байсан. За тэгээд би шинжилгээ өгч үзэхээр шийдсэн. За тэгэхэд бол надад сүрээ байгаа нь илэрсэн. Ингээд би сүрээ өвчнөр өвчлсөн тодорхой болсон. Тэр үед Андре намайг халамжилж хоол хийж өгч миний халууныг тогтмол үзэж хоол хүнс дэлгүүрээс одоо цуглуулж авчирж өгөх болсон байна. За би ерөөсөө ингээд Андрегийн энэ бүх халамжтай байдлаас нь түүнийг бол ерөөсөө сайн хүн юм байна. Энэ хүн чинь би бас буруу бодож явсан юм уу да гэд итгэж эхэлсэн гэж. За тэгээд Орос эмнүүд бол их сайн чанартай байдаг юм аа. Тийм учраас одоо ингээд хоёулаа Орос руу явъя, хүүхдээ аваад чи тэндээс одоо маш сайн чанартай юм сүрээндээ олж уун тийм ээ. За ингээд Оросын имлэгч гэсэн сайн учраас ингээд эмчилгээ хийх боломжтой гэдэг Андре энэ охиныг ятгах эхэлсэн юм байна. За охин бол хэлж юм л да. За надад бол одоо ямар ч асуудал байгаагүй. Тэгэл одоо би ингээд тээшээ бэлдээл одоо явсан. За тэр үед намайг одоо хүнд өвчтөй байгааг Андре маш тодорхой мэдэж байсан ч за тэр намайг охинтой маань Орос руу авч явахыг ерөөсөө үнэн голоос хүсэж ийсэн байна. Ер нь л шавдуулаад ийсэн байна л да. За явъя. Одоорсоо л явъя л гэдсэн баг. За тэгээд надад бол ямар ч сонголт байгаагүй гэж байна. За ингээд Андре бол одоо тийм онгоцны тиктэй
аль хэдийн захиалаад автсан байсан байна. За ингээд явах болсон чи ээж нь хэлсэн байна л да. За битгий яваа. Ерөөсөө явах хэрэггүй гэж ээж нь бол энэ охиндоо хэлсэн байгаа. За гэвч бол охин ээжтэй бол тийм ээ. Би одоо Андред одоо аль хэдийн ээж явна гэж шийдвэрээ хэлчихсэн. За бас ингээд одоо бид гурав онгоцны тикетээ аль хэдийн авчихсан. Тэгээ ер нь би одоо яагаад ингээд явж болохгүй юм бэ гэдэг ээжтэй хэлсэн байна. За ээж нь бол хариуд нь тийм ээ. За одоо үнэхээр л одоо хүсэж байгаа бол тэгвэл явдаа. Гэхдээ өдөр бүр ээж рүүгээ залгаж одоо надтай холбоотой байгаарэ гэж хэлсэн байна. За ингээд би Оросд очимогцоо л одоо ээж рүүгээ залгасан гэж байна. За Оросд очиод эхний сар бол одоо үнэхээр сайхан байлаа. Андрей бид хоёрыг дагуулад гадуур явсан. За бид усан шумбож бас цас үцгээр явсан гэдэг чинь. За та бүхэн анзаарсан бах. Ер нь бол одоо ийм халуун орны хүмүүст бол цас үзнэ гэдэг бол бас амьдралынхаа тийм сонин зүйл байдаг. За ер нь бүх зүйл сайхан байсан гэж. Тэр өдрийн хүртэл бүх зүйл хэвэн байсан. За ингээд тэр өдөр гэдэг нь 4 сарын 9-ний хилээд байна. За оныг бол одоо энэ эмэгтэй маань ер нь ярихгүй байгаа. За ингээд 4 сарын 9-нд Андрей ингээд ээж аавынхаа гэрлүү явна гэд явсан юм байна. За ингээд намайг бол одоо чи хамт явах хэрэггүй. Учир нь чи сүрэттэй. Тэгээд одоо гэртээ үлдэх ёстой гэд үлдээсэн байна. За өөр одоо надад ямар ч арга байгаагүй. Ингээд Андрей охиноо аваад эцэгийнхээ гэрлүү явсан. За би ингээд одоо тэр хоёрыг хүлээгээд гэртээ ингээд байжсэн гэдэг чинь. За ингээд Андрей охиноо дагуулад орой 8 цагийн үед ирсэн байна. За тэр өдөр Андрей ерөөсөө эцэгийнх рүү явж ирнэ гэж одоо хэлсээд буцаж ирснээс хойш ерөөсөө аашаа бирнэ огт танихгүй хүн шиг өөрчлөгдсөн гэж. Би бол одоо түүнийг үнэхээр гайхаж байлаа. Түүний ааш зан өөрчлөгдөж маш төрөмгий болсон. За өдөр бүр л одоо уурлаж хорон бүр л одоо хэдэрлэх болсон байна. За хуучин Андрей одоо огт байха болсон. Андрей огт өөр хүн шиг аашлах болсон гэж. За ээж маань надад хэлэхдээ хүний нутаг руу чи ганцаараа яваад тэнд чамд хинч туслахгүй шүү дээ. За тиймээс миний охин одоо тийм ээ тэр Оросд очоод төвчээртэй байж хүний арга ивэг бол олох хэрэгтэй шүү гэж ээж нь загсан юм байна. За би одоо ээжийнхээ загснаар байх болно гэдгийг бол хэлсэн. Тэгээ гівч итгэж байсан хүн маань намайг ингээ бие болон сэтгэл санаагаар дарамтлж хүчрхийлж байсан ч тийм ээ би ер нь дуугүй л байсан. Андрей намайг гэрээсээ хөөхөөр шийдсэн ч надад явах газар байгаагүй. За би ердөө л одоо түүнтэй эвтэй байхыг л хүссэн. Гэвч намайг Андрейгийн байранд буцаж ирэх үед тийм ээ тэр өдөржин л над руу ингээл орилж гашгараал намайг хүчрхийлээд дормжлол ингээ хөөдөг болцсон. За би өдрийн хоолоо тэр өдөр идээгүй байсан ч гэсэн Андрейд ингээ хоолыг бэлдэж өгсөн. Тэгээд айгүйх ядраад унтаад өгсөн гэж. За намайг сэрэх үед тэр үргэлжлүүлэн л уурлаа, над руу гашгараал исэн. За ингээд бид тустай өрөөнд ингээд унтдаг болсон байсан. За тэр өдөр нэг баярын өдөр байсан гэ тэгээд илээ. За ямар баяр гэдгийг нь бол хэлээгүй. За тэгээд Андрей над дээр ирээд би чамтай юм ярьж байгаа чи яагаад дуурахгүй байгаа юм бэ? Яагаад гэл гашгардаг байсан гэж би түнд хэрүүлхийг хүсэхгүй байна гэдгийг хэлсэн байна. За гэвч бол Андрей намайг огт сонсоогүй. За гэрээсээ хөөж гаргаад одоо чи эндээс яв гэж хэлсэн байна. За би хаашаа явах вүлээ гэж бодсон. За Андрей намайг хөөж байх үед нэг настай эмэгтэй одоо битүүстөө таарсан гэдэг чинь. За тэр ойр хавийн хүмүүс нь одоо бүгд ажилдаа явцсан байсан учраас ер нь одоо хүн амтан байгаагүй. За тэгээ тэр настай эмэгтэй одоо магадгүй төрийн хүмүүс учраас гэртээ байсан юм болов. За ингээд тэр настай эмэгтэй энэ хоёр л ойртож ирээ тийм ээ. Андрейтэй орсоор ярьсан байна. За мэдээж энэ эмэгтэй орс хүн байсан. За тийм учраас би одоо тэдний юу ярьж байгааг ерөөсөй ойлгоогүй. За магадгүй тэр эмэгтэй тийм ээ Андрейд одоо өрөвч зөөлөн байхыг хэлсэн байхаа. Гэтэл би юу ч ойлгоогүй. За тэгээд Андрей бол одоо нэг яваад өгсөн гэдэг чинь. За магадгүй түүний ээж нь түүнд одоо ямар нэг юм хэлсэн байх. Андрейгийн ээж гэж яриад байгаа. За тэгээд Андрей намайг гадаа гудамжинд нэрсээ орхиол чи ингээ явгүй л хаяавцсан гэж. Тэгээд чи охиноо аваа явсан гэж байгаа шүү энэ Орос залуу. За надад өөр очих газар байгаагүй учраас би түүний араас дагаад одоо байранд нь ирсэн гэж байна. За энэ эмэгтэй чинь нэгт Орос хэл мэдэхгүй дөнгөж одоо Оросд очиод нэг сар л болж байгаа эмэгтэй шүү дээ. За тэгээд одоо хөөгөөд одоо хаашаа явах вүлээ? За ингээд би уйлаад их орон руугаа би буцмаар байна гэдгийг одоо Андрейд хэлсэн. За тэгэхэд тэр бол одоо охиноо би аваад одоо гарлаа. За нөгөө баярын өдөр байсан болохоор ингээд салют буудахыг үцхээр бит хоёр явлаа гэдэг ингээд охиноо аваад яваад өгсөн. За би уйлсаар л байсан. Маш их уйлсан. Эцэст нь одоо өөрийгөө зогсоогоод тийм ээ тайвшраад ингээд аягүй тайтгарсан. Тэгээ тэр өдөр Андрей охинтойгоо салют үзнэ гэж яваад тэгээд буцаж ирээгүй байна. Ирж хоноогүй.
За намайг уцаар залгахад очиж байна л гэж хэлсэн. За тэгэхээр нь одоо би үнэхээр л ирж байгаа байх гэж бодоод хоол игээ тавьсан. За гэхдээ тэр хоёр ирээгүй. За маргааш өглөө нь болсон байна. За дахиад залгасан. За тэгээд охинтойгоо чи хаана хонсон бэ гэд асуухад бол Андре энэ асуултанд бол хариулаагүй. За гэртээ эртгэн харнаа л гэж хэлсэн гэж. За гисэн ч тэр орой гэртээ Андре ирээгүй. Би хүлээсээр л байсан. За маргааш нь 3 цагийн үед Андре нэг танихгүй хүнтэй хамт ирсэн гэж байгаа. За охин нь тухайн үед ирээгүй юм шиг байна. За тэр үед би яг бааны өрөөнд ингээд үсээ угаагаад ингээд байж исэн. За үсээ угаагаад одоо сенситив татааж исэн юм шиг байна. За ингээд түүний дагуулж ирсэн одоо тэр танихгүй хүн бол ерөөсө хуульч байсан. За хуульч бол надад ингээд маш олон хуудас одоо тийм гэрээ контракт бичсэн цаас гаргаж өгсөө. За эдгээр гэрээнүүд бол мэдээж хүүхдийн асран хамгаалах хэрэгтэй шууд холбоотой юм байна гэдгийг би ойлгосон гэдэг гэж байна. За магадгүй энэ гэрээд бол англи хэл дээр байсан болов уу гэж би бодож байгаа. За би өмнө нь хизээш юм хуульчтай уулзаж тийм ээ ямар нэгэн бичиг цаасан дээр ингэж хуулийн дагуу тийм ээ ингэж одоо өөрийн охиноо асран хамгаалах хэрэгсээ татгалзсан ч гэдэг юм уу тийм. Иймэрхүү байдлаар уулзаж байгаагүй учраас надад одоо ийм талын ойлголт ерөөс огт байгаагүй. За энэ бүхэн үнэхээр хүлийн зөвшөөрөхөд хэцүү байсан учраас би одоо шууд л уйлцсан гэж байна. За тэр хооронд Андре өөрийн одоо байранд байсан өөрийн эд зүйлээ бэлдээл одоо хувцс хунраа цөөх мөнгөчин дамдаа хийгээд одоо эхэлсэн байна. За тэр хооронд бол нөгөө хуульч нь бол одоо юм хум бичээл тэр байран дотор байсан тэр зургийг дараал ирнэх завгүй харагдсан байна. Тэгээд тэр хуульч надаас чи энэ байрнаас ямар нэгэн эд зүйл хулгаалаагүй үсттэй ямар нэгэн эд зүйл эвдээгүй үсттэй гэж асуусан гинэ. Тэгээд түрээсийн байр байсан учраас одоо эзэнд нь бүх зүйлийг одоо хүлээлгэн өгөх ёстой байсан юм байна. За ингээд энэ бүх асуултууд намайг бол үнэхээр тавгуйтуулсан гэж. За ер нь л одоо энэ чинь доромжилсан асуулт байна л да. Одоо юу гэсэн үг юм хулгаалаагүй үсттэй ч гэх шиг те эвдээгүй үсттэй ч гэх шиг. Ер нь бол одоо зарим нэгэн хүмүүс юу гэдгийг тийм хүнийг доромжилсан байдлыг бол одоо тийм ээ бид нар бол одоо байраа хүлээлгэж өгч байгаа учраас гэдэг асуултанд хавчуулаад ер нь хэлчихдэг шүү дээ. Үгэн дотор үг нууж хэлдэг хүмүүс байна. За ингээд энэ эмэгтэй маань одоо энэ асуултанд ингээд аягүй их тавгуурхаад ингээд одоо би уйсаар л байсан. За ингээд намайг уйлаад маш хүнд байдалтай хад бол Андре намайг хизээ сонсоогүй. Надад одоо хизээч ямар нэгэн тусламж хэрэгтэй байна уу? Чи зүгээр үү? Нийтрээ гэж бол огт асуугаагүй гэж. За намайг уйлаад сууж байхад бол Андре хувц хунраа багалсаар л байсан. Ер нь бол аягүй их завгүй байсан гинэ. За энэ эмэгтэйг одоо баг уйлн уу яа нь ер нь тэр хүн дэр нь хамаагүй л байсан юм байна. Намайг бол тэр огтхон ч өрөвдөөгүй гэж. За ингээд энэ эмэгтэй маань тэр үед Андрегийн өмнө өвдөх сөхтөж одоо суусан байна. Өвдөх сөхтөд гуйсан гинэ хөрхий. За чамааг одоо юу ч гэж хэлсэн бай. Би одоо бүхнийг хийя тийм ээ. Намайг ингээ охиноос минь битгий салгаач дээ гэд ингээ гуйсан байна. Тэгээ намайг бас уучлаач ээ гэд би дахин гуйсан гэж. За тэгэхэд бол Андре те чамд хуульч хөлслөх 10 сая байгаа юм бол чи шүүхэд хандаж болно штэ. Тэг хэрвээ чадахгүй бол би одоо чамд ингээ 3 хоногийн хугацаа өгье. Тэгээд хувц хунраа аваад ингээ ганцаараа тэр Кен улс буюу тийм ээ нутгаруугаа буцаа гэд хэлсэн байна. Яа яслаа те. Ийм хүний сүгнүүд ч одоо байд юм дөө. За тэгээ энэ бүхнийг сонсоод би бол одоо үнэхээр айсан цочрцсон гэдэг чинь. За ингээл одоо би охиноо алдаад тэгээд одоо ир нөхрөө гэж итгэж ирсэн хүн мэ надаас одоо яаж уурвсныг хараад үнэхээр их айж цочрцсон гэж нэр нь шоконд орсон. За бүх дэлхий миний эсрэг болсон юм шиг надад санагдчихсэн. Одоо би маш ихээр ганцаардж байсан. Миний гих ертөнц ерөөсөө ингээ хоосорчих шиг л болсон гэж байна. За ингээд би Орос улсдах одоо Кен улсын элчин сайдын яамраа одоо очиж одоо өрөөдөл бичиж өгсөн. За ингээд Оросд бас нэг таньдаг Орос найз маань гэж яриад байгаа. За ингээд надад ямар ч мөнгө байгаагүй учраас тэр Орос найз маань надад ингээд таксины мөнгө өгсөн. За ингээд тэр надад такси дуудаж өгөө, таксины мөнгө өгөөд тэгээд би одоо ингээд элчин сайдын яам руу явсан байна. За тэгээд Андре руу одоо тэр Кен улсын элчин сайдын яамны ажилтан нэгтгэхээс 5 дахь өдөр хүртэл одоо өдөр бүр залгасан байгаа. За одоо тэр элчин сайдын яамны ажилтан Андре руу залгаад одоо энэ холбогдсон юм шиг байгаа юм л да. За юу гэж ирсэн бэ гэхээр одоо та яаралтай тийм ээ. Одоо энэ Кен улсын элчин сайдын яамн дээр одоо хүүхдийг авчрах ёстой. За учир нь бол одоо охины ээж энд байна. За охиныг одоо эрүүл сар бол байгаа эсгийг одоо бид бол шалах хэрэгтэй гэж хэлсэн ч Андре бол ирэхгүй гэдгийг хэлсэн байна. За энэ Андре бол ер нь их бардам байгаад байсан. За учир нь эн чинь одоо тэр хуульч авчираад өөрөө тэр одоо ямар ч гэрэн дээр энэ нэмэгтэй гарын өсгө зурулсан. Ямар ч байсан бол одоо тэр ээжийнх нь одоо их хүнээсээ татгалзаж чинь гэдэг юм уу охиноо асран хамгаалах хэрэгээс одоо татгалзаж байна гэсэн гэрэн дээр л гарын өсгө зурулсан юм шиг байгаа юм. За тэгэл одоо энэ хүн бардам байна л да.
хүлүүтэй элчин сайдын яамны өмнөөс одоо тийм ээ би одоо очихгүй гэдэг хэлсэн байна. За Андре бидэнд бол одоо ингээ байршлаа явуулсан байна. За ингээд тийм ээ. За чи энд хүрээд ирэхгүй да. Энэ хавцаа одоо уулзъя. Би энд байна гэж энэ Андре хэлсэн байна. За тэгээд өөрхийн охин бол одоо такси вэрэд нөгөө газар нь итгээд очихгүй юу. За тэгсэн ч бол хэлж гин. Намааг одоо тэр газараа очиод би ингээ Андре руу залгасан чинь тэр гарч ирээгүй. За тэр олон байрч үйт юм уу тэр хаана байгааг нь мэдэхгүй шүү дээ. За ингээ гарч ирээгүй би бол одоо ингээ хоосон хаалга мөргсөн. Би элчин сайдын яам одоо тэр Кен улсын элчин сайдын яамд одоо ингээд очих газаргүй гэж хэлсэн чинь надад ингээд нэг төр байр гаргаж өгсөн. За би тэр байранд 3 хоног орчин байсан. За ингээд 5 дахь өдөр Оросын цагдаагийн газар очиод за болсон бүх явдлыг ярихад цагдаа нар намайг одоо бичиг баримтын мэн эхлээ шалгасан гэж тэгж байна. Намайг одоо өргөдөл бичээд өгөө гэж хэлсэн байна. За ингээд өргөдлөө бичээд өгсөн. За ингээд Оросын цагдаа нар бол Андре руу залгасан байна. За тэгэхэд бол Андре уцаа аваад тэдний өөдөөс ямар ч тайлбар хийгээгүй бөгөөд за цагдаа нарт бол одоо наа эмхтэй чинь сүрэттэй гэж хэлсэн. За ингээл одоо миний тэр хуулиар хамгаалагдах бүх боломж дуусгар болсон. За харин ч эсэргээрээ би одоо Орос улсын нийгэмд аюултай халдварт одоо сүрээ өвчин тарах эрсдэлтэй хүн болж хуурсан. За энэ бүхэн Андрегийн одоо урдаас зохиоцсон байсан жүжиг байсан. Худал жүжиг гэж байна. За би халдварт сүрээ өвчтөй байсаар байсан бол тийм ээ. Миний өвчин одоо идгээгүй байсан бол 9 сарын турш би одоо Андретэй ингээд байн хамт амьдэрсэн. За тэгсэн ч бол Андре надаас ямар ч одоо сүрээ аваагүй. За бит хоёр танилцаад ингээд 3 жилийн хугацаанд одоо хэрвээ миний сүрээ одоо ингээд идгээгүй юм бол одоо Андре надаас сүрээгийн халдвар авахар л байсан шүү дээ гэж хэлж. За ингээд бодоход энэ бүхэн ерөөсөө л одоо тэр Андрегийн зохиосон төлөвлөлт одоо жүжиг байсан би ойлгосон. За сэтгүүлч асууж байна. Хүний нутагт танд туслах хинч байгаагүй. За хүүхдийн чинь эцэг тийм ээ танд туслахаас татгалцсан энэ хэцүү үед та яаж одоо Кен улс буюу эх орон руугаа буцаж ирсэн бэ гэж. За намайг Оросын цагдаад хандаж тусламж гуйхаас өмнө Андре намайг одоо тэр Оросын цагдаа нарт аль хэдийн сүрээтэй итгэдэг хэлсэн байсан. За тиймээс цагдаа нар миний өргөдлийг бол шууд хүчингү тооцсон. Учир нь би халдварт сүрээтэй гэж одоо үздсэн учраас. За Оросын цагдаагаас Кений элчин сайдын яам руу холбогдсон байна. За ингээд одоо танаа энэ нэг сүрээтэй иргэн одоо энд ингээд сул чөлөөтэй явж байна. Та нар одоо яагаад энэ сүрээ өвчтөө тийм ээ онц аюултай халдварт өвчтөө энэ иргэн ингээд явуулж байгаа юм бэ гэж шаардлага тавьсан байна. За ер нь бол Оросын хуулинд сүрээтэй хүн сул чөлөөтэй олон нийтийн газраар бол явах эсгүй. За сүрээтэй хүнд бол нийлээд хууль чанга байдаг болтой. За тэгээд тэд миний байсан бүх газарт бол ариутгал хийж эхэлсэн гинэ. За элчин сайдын яамны байр, төр байрлаж байсан байр, цагдаагийн хилцгээл ер нь бол одоо намайг хаана л явж гიშгэл суусан. Тэнд бол ариутгал хийсэн гэдэг чинь. За ингээд намайг бол Орос улсаас алдан гаргах болно гэдгийг бол Оросын цагдаа нар хэлсэн байна. За би охиноо одоо буцааж авалгүйгээр буцаж чадахгүй. Одоо би явмааргүй байна гэдэг хэлсэн байна. Би охиноо л авъя тэгээ би явъя гэд хэлсэн. За ингээд цагдаа нар надад тусалж би охиноо эргүүлж авна гэж итгэж байсан ч тэд надад бол одоо ямар ч боломж олгоогүй. Би бол одоо ямар ч хуулиар эрхээ хамгаалуулж чадаагүй л гэж. Тэд Андретэй холбогдож тийм ээ намайг одоо ингээ Кен улс руу одоо ингээ буцаах гэж байна. Та энэ хүнийхээ одоо онгоцны тикетийн үнийг одоо төлөх хэрэгтэй гэж хэлсэн юм байна. За тэгэхэд бол за энэ эмэгтэйд бол мэдээж ямар ч мөнгө аваагүй. Энэ хүн чинь одоо гадаад улсад очсон хэл мэдэхгүй ямар ч ажил эрхлээгүй нялх хүүхдээ хараал ингээд байжсэн юм байна. За тэгэхэд бол Андре бол нөгөө нэг уулзаж очихгүй зүхтаагаад байсан хүн чинь гинтл одоо санаачлагыг гартаа авч онгоцны тикетийг захиалаад за ингээд энэ охиныг бол онгоцны буудлын руу хүргэж өгсөн байна. За тэгээд охин бол яах вэ одоо энэ чинь яах ч аргагүй байдал оруулсан байна л да энэ хүнийг. За ингээд бол одоо онгоцны буудлын дээр би ингээд хэд хэдэн зургнууд дарсан. За тэгсэн чинь Андре надад ингээд дарсан зургнуудаа явуулаарай гэж хэлсэн гэж. За ингээл би одоо Кен улс руу ниссэн дээ. За онгоцон дотор бол надад одоо үнэхээр хүнд байсан. Би маш их шаналж байсан тийм ээ. Үр хүүхдээсээ хагцах мэдрэмж, итгэж явсан эр хүндээ хаягдсан мэдрэмж, за ганцаардал, стресс гэд би энэ бүхэнтэй бол одоо тэмцэж байлаа. Би ерөөсөө уйлсаар л байсан, ерөөсөө уйлаа л байсан гэдэг чинь. За толгой дотор нь одоо юу ч болж байгаа юм бүү мэд одоо маш их зүйл эргэлдэж байсан гэж. За сэтгүүлч асууж байна. Тэр таныг Орос руу эмчлүүлэхээр авчирсан тийм үү? За ингээд та Оросд ирээд ямар нэгэн байдлаар одоо сүрээ өвчнөдөө эмчилгээ хийлгэсэн үү гэдэг чинь. За тэгэхэд бол эхэндээ Андре надад Оросын эмнүүд бол маш сайн чанартай байдаг. За Оросын одоо тийм ч юм сайн, ийм ч юм сайн гэл одоо надад бол тийм ээ Кен улсад одоо байхад намайг Орос руу явъя гэж ятгадаг үед бол ярьдаг байсан.
За биднийг Оросд ирснээс хойш Андрей ерөөсө хэлсэн үгэнд огт хүрээгүй. За тэр охин Маягийн маань бичиг баримтыг хөөцөлдөөд бол Оросд ирээд их завгүй байсан гинэ. Би гэртээ охиноо хараад л одоо Андрей гар авцаагуур ингээд хүлээгээ суучдаг байсан гэж. За Оросын элчин сайдын яам эсвэл өөр элчин сайдын яамд хандаж хуулийн дагуу охиноо эргүүлэн өөр дээрээ авах талаар та хөөцөлдөж үзсэн үү гэдээ асууж байна л та. Тэгэхээр ер нь бол одоо бүх хаалга надад бол хаалттай байсан. За манайх нар бол хаалга мөргсөн. За би тусламж авч болох одоо бүх газараар явсан. За гэвч одоо хинч надад туслаагүй. Би маргаашлахад одоо элчин сайдын яам руу одоо дахиад явнаа гэж. За энэ Кен улсынхаа элчин сайдын яам хэлээд байх шиг үлээ. За энэ миний 3 дахь удаагийн оролдлого юм. Би Кенийн хуульчдын холбоонд бол одоо хандаж мэйл бичсэн ч тэд надад хариу өгөөгүй. Ингээд би одоо нэгд өдөр одоо хуульчдын холбоо руу бичлэн очиж уулзах гэж байгаа гэж. За сэтгүүлч асууж ийн хэрвээ Андрей энэ бичлэгийг үзэж байгаа бол тийм ээ та түүнд хандаж одоо юу гэж хэлхийг хүсэж байна ээ. За бас одоо охиндоо хандаж юу гэж хэлмээр байна гэж хэлж байна. За энэ эмэгтэй маань бас ингээд энэ үгийг хэлэхдээ бас өөрхий ингээд сандраад одоо бас л нэг тийм байдалд орж илээ. За ингээд энэ байдлыг засаж залруулж чадах одоо цор ганц хүн бол одоо тэр тийм ээ Андрей. За ингээд асуудлыг ярилцсан шийдээд охиныг маань надад одоо эргүүлэн өгөхийг хүсэж байна. Хэрвээ бид хоорондоо ингээд асуудлаа ярилцдаг байсан бол ер нь ийм зүйл болохгүй байсан шүү дээ. Тэгээд тухайн өдөр тэр гинтэл одоо эрт тусал охиноо аваад гар авцсан. За энэ бүхнийг би болно гэдгийг тийм ээ одоо ингээд охиноо алдчих юм гэдгийг за ингээд одоо сүрээтэйгээд Орос улсаас хөөгдөн гэдгийг за тэр хуульч дагуулж орж ирээд асран хамгаалах эрхээ өөр дээрээ авчин гэдгийг бол ерөөсөө мэдээчгүй төсөөлөөчгүй ер нь зүүдлээгүй л гэдэг. За гэвч Андрей энэ бүхнийг айл эртнээс эзэний төлөвлөсөн байсан. За Андрей чи бол одоо ингээд тайвшрах хэрэгтэй. Бид одоо ярилцах хэрэгтэй. Учир нь бол одоо бидний охин Мая байна шүү дээ. За охин Маяда хандаж хэлэхэд за ээж нь охиныхоо төлөө бол хизээж бууж өгөхгүй. Тэгээ би одоо бүхнээ алдсан. Надад мөнгө байхгүй ч гэлээ одоо эцсээ хүртэл одоо ингээд охиныгоо өөр дээрээ эргүүлж авахын төлөө явах болно гэдэг чинь. За Кенийн засгийн газарт хандаж танд хэлэх зүйл байна уу гэж сэтгүүлч бол асууж байна. За тэгэхэд засгийн газраас бяцхан охин Маяг минь буцаан одоо их нутагт нь авчирч тийм ээ. Одоо миний охиноо асран хамгаалах эрхийг одоо олж авахд надад туслаач ээ гэж одоо хэлмээр байна. Энэ бүхэн амаргүй ажиллаж гисэн. Одоо миний итгэл найдар бол одоо хизээж тасрахгүй гэж хэлээд за ингээд энэхүү бичлэг маань дуусчихсан. За ер нь бол одоо хүн болж дүрснээр хүн бол их олон төрлийн зовлон үздэг байгаа. За тэр тусмаа одоо их хүн үрээсээ хахацах буюу амьдын хахацал гэдэг бол одоо энэ олон зовлонгийн хамгийн хэцүү одоо зовлон бол байдаг. За ингээд одоо увайгүй нэгэн эрд итгэж ингээд энэ эмэгтэй маань тийм ээ. Одоо нэгэн насны ийм айхтар хахацал шаналлтаа одоо тулсан юм байна. За би бас энэ контентыг орчуулах үед тэр доор нь одоо комент хэсгийг бас сонирхож уншдаг. За хүмүүс ер нь ямар хөө сэтгэл үлдээсэн байна яасан байна гэдгсэн чинь ер нь бол маш олон комент байна лээ. За гадны орнд ч нэг олон сая хүн амтай учраас комент бол одоо хэдэн зуун одоо 1000 давцсан байдаг ч юм уу. Зарим нь бол одоо нэг 100000 завцсан комментүүдтэй юу байдаг. За энэ контентыг нэлээд олон коммент байсан. За хүмүүс бол тэгж бичсэн байлээ. Дүгнэлтээ. За наад нэг Андрей гэдэг Орос залууч ерөөсөө одоо тийм ээ наа эмхтэйгэр чи хүүхэд төрүүлээд тэгээд наа охиныг бол тэр юу байсан бах уу? Тэр одоо өөрөө өсгөөгүй тийм ээ хүүхдээ гэж бодоогүй. Тэр бяцхан Мая гэдэг охиныг бол наа чин нэр нь тэр хүний 8-нд л явуулсан бахаа да. Тэгээ охиноо аваад ээж аавындээ очиж ирэн бирнэ гэдэг нь бол мэдээж наа чин төрсөн эцэгиндээ очиагүй те. Магадгүй нөгөө хүний 8-ныханд одоо наа охины чи авчиж үзүүлж харуулаа болох уу байх уу гэдгээл тавар яасан болоо да гэж яриад ийлээ. За тэгээ өнөөдрийн маань дугаар үгээр дуусч байна. Дараагийн дугаар хүртэл баяртай. Хүлээ авч сонсон та бүхэндээ баярлалаа.